За та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Bella Plus хэмэл оюун ухааны 75 хил аядаг болон монголчуудын очдог 53 улс байгаа. За мөн монгол хэлний хамт бүх хэлний автоотыг сайжруулсан ийм гайхамшигтай төхөөрөмж байгаамаа. За тэгээд маш олон хүмүүс утсаар ч юм уу чатаар асуудаг л да. За энэ гадуур байгаа чихвчүүд одоо өөр юу гэдэг нүдний шил өөр төхөөрөмжүүдээс ялгаа нь юу юм бэ гэж асуугаад байдаг. Гол ялгаа нь гэвэл ингээнээр ярих юм бол Монгол хэлний үгсийн сан найруулга зөв болон бусад хэл дээр одоо яг үгсийн сан найруулга зөв орчуулга нь сайн гэсэн үг шинжилгээ хийсэн учраас тэгэл ерөнхийдөө ингээнээр ойлгочих хэрэгтэй. Мөн мэдээж бас техникийн үзүүлэлтүүд ингээд харагдах байдал за тэгээд 2 ГБ байсан бол 10 ГБ болгож сайжруулсан байна. Багтаамжны штэ. За өөр дөөрөө мөн бас тэ ингээд зураг мураг дараад орчуулга хийхээр хадгалан явдаг, voice орчуулгаас хадгалан явдаг. Ийм учраас текст хадгалан явдаг учраас багтаамж хэрэгтэй гэсэн учраас багтаамжийг сайжруулсан. За мөн орчуулга хурдыг нь бол ерөөсөө 2-3 секундэд орчуулдаг болсон. Давчлуур нь бас эвтэйхэн. За гадуур байгаа төхөөрөмжүүд жишээ нь ингээд 6-7 секунд барьж иж яриад дуусны дараа 6-7 секундс ингэж барилт хийж иж одоо яг орчуулдаг байсан бол манайх бол ямар тийм асуудалгүй болсон. За тэгээ мэргэжлийн төвшний ингээ бүх орчуулга хийдэг босон гэдгийг ингээд та бүхэндээ бас тий харьцуулаад Google Translate-тэй харьцуулсан бүх бичлэгүүд пэйж дээр байгаа бүх хэлээр. За одоо би яг админ өөрөө Солонгост ингээд эмнэлэгт хэвцэн. Ингээд эмчилгээгээр ирсэн байна. Тэгээ эмнэлэгт хэвчих хэвцээ нөгөө үндсэн юугаа мэдээж орчуулагчтайгаа ярьчихж байгаа. Орчуулагч ингээ өөрөөсөө Солонгос жишээ нь ингээд яад юм байна. Зуушлаад өгдөг зөндөө мундаг орчуулагч нар байдаг. За тэгэнгүүтээ яг өөрөө яг хэвтээд ирэхээр яг сувлэгч мөлөгчтэйгээ ингээ харьцах гадаад дэлгүүр мэлгүүрт ингээ тий англиар ярихгүй харьцах ч юм уу. За ялангуяа хятадд ч юм бол бүр англиар ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд орчуулагч маш хэрэгтэй. За энэ ийм юу бэ? Энийг ингээ жишээ нь орчуулъя. За зурган фото орчуулга гэдээ орно. Фото орчуулга гэж ороод за одоо ингээ ийм их текст байсан бол ингээд кропч хэсэгчл орчуулж байгаа. Ингээд ганцхан яг энэ хэсгийг нь харагдаж байна. Дээдлийн нэг ногоон хэсгийг энэ ногоон хэсгийг нь энийг нь орчуулж байгаа. За сая энэ нөгөө бүрхэг болохоор эднийд юутай байгаад байна. Дутууд харагдаад. За одоо ингээд ерөөсөө энэ хэсэгт бүр дээдлийн ийм бүр нэлээд урт юуруу оруулаа. Дахин хэрэглэх тун за ингээд дахин хэрэглэх тун зөв тун зааврыг дагаж мөрдөх ёстой. Эм зүйч эмчийн зааваргүйгээр хэрэглээ. Тунг өөрчлөхгүй байх. Хадгалах арга сав баглаа боодлын дараа нарны шууд тусгалаас зайлсхийж хүүхдүүдтэй холбоо барихаас зайлсхийхийн тулд хуурай газар хадгална. За иймэрхүү байдлаар ингээд орчуулж байна. За энэ бол нөгөө зураг орчуулга шиг ботод орчуулга. За мэдээж үндсэн бол яаж орчуулах вэ гэдгийг бол заавар ширэн дээр бас тустай байгаа. Тэндээс харчаарай. Тэгээд ингээд одоо ингээд иймэрхүү байдал нь илүү сайжирсан байхгүй юу? Одоо нөгөө тооч мэдрэгч нь бас 2 секунд болгосон гэсэн үг. За төхөөрөмж өөрөө бас хэл сурах функцтай. За одоо тухайлбал language learning гэдэг хэл сурах гэж юу байгаа. Одоо энэ дээр би жишээ нь урдталт нь Монгол дээр тавих юм. За менюгаас монголоор сонгож болно. За мөн бас эрэгтэй эмэгтэй хоолой гэдэг бас сонгох боломжтой. За одоо би чинь англиар би Солонгос улс руу аялахыг хүсэж байна. I want to travel to Korea. Энийг дахин сонсоод бичээл. I want to travel to Korea. Хэл сурж байгаа чинь ер нь бичих хэвээр, сонсох хэвээр тий. Одоо энийг өөрөө хэлж сурна. Хэлж шалгана гэсэн үг байхгүй юу? I want to travel to Korea. Би зөө хэлчихэж байгаа. Тэгээд шууд хэмэл аюухан. I want to travel to Korea. Ингээд таны юу дуудлагыг чинь ингээд шалгаж байгаа. Pronunciation буюу дуудлагыг чинь ингээд шалгаж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ диффузерны дээр байгаа болохоор бас ингээд шууд видео залгаж байгаа үед те бас гадаад хүнтэйгээ ярьчихулна. Энүүгээрээ дамжуулаад одоо энэ хэлээрээ өдрийн мэнд найзаа. 下午好，朋友。现在你是在哪儿？ Одоо та хаана байна?
тий ингээл иймэрхүү байдлаар ингээд видео залгаж явахдаа бас орчуулж чадна. Шууд орчуулга хийгээд явчихна гэсэн үг. За тэгэхээр яг энэ техникийн нөгөө сонсох чадрыг бас ингээд сайжруулсан гэдэг хэлэх гээд байгаа. За энэ voice буюу settings дээр ингээд хүйсгээд байгаа. Хүйс гэдэг дээр ороод эрэгтэй эмэгтэй гэдгийг сонгочих хэрэгтэй. За одоо эрэгтэйг би сая. 现在我要喝咖啡. Одоо би кофе уумаар байна. За энэ бас хамгийн сүүлийн апдейт нь юм байна. За тэгээд өчигдөр дугаар 99-21 ингээд харилцан яриа орчуулна, хурал семинар, бүх юм синхрон 2 минутын орчуулгатай. Гэх мэт техникийн бүх үзүүлэлтүүд болон монголчуудын очдог 50 гаруй улсын өгсөн сан найруулга зүгийг нь шинжилэл хийсэн. Монголд нэг шинжилэл хийсэн учраас маш сайн орчуулга, мэрэгжлийн төвсний орчуулга гэдэг би ингээ эмийн одоо тий эмийн сангаас авсан рецептийг сая ингээд харууллаа, орчуулж үзүүллээ. За баярлалаа та бүхэндээ. За админийх нь өөрийнх нь аль бие усны Facebook-од орчуулга спеллер гэдэг англиар байгаа шүү. Тэгээд contact me, join me, text me. Бишээсний ерөнхий шинжилгээ дахин өгөх шаардлагатай юу?我需要重新做一般尿检吗？ Би дахин шээсний ерөнхий шинжилгээ хийх шаардлагатай юу? За манай Google Translate. Яг очихсан харъя. 我需要重新做一般尿检吗？ Би үүнийг дахин хийх хэрэгтэй, би үүнийг зөвхөн засах хэрэгтэй юу? За юм л байна да, хиймэл аюу ухааны. Манай орчуулгч хамгийн гол нэг Монголд өгсөн сан найруулга зүй ингээ апдейт хийсэн, шинжилсэн гэдэг нь эндээс харагдаж байна. Ялгаа нь. Зэдгээр 99-21 орчуулагч байлаа гэд англиар Facebook хуудасны хандаад асуулт суугаад хөргүүлээд юм уу эсвэл ирээд уулзаад авч болно. За та бүхний харж байгаачлан яг манай бодит худалдан авагч тийм сэтгэлдлүүд энд харагдаж байна. За Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос, Хятад, за Европын улсууд гэдэг ер нь бол манайхан ерөнхийдөө Азийн идэвхтэй 20 гаруй улсаар явдаг. Ази, Европ яг нийлсэн. За Монгол хүний бол гар хөл хөрсөн тий ажиллаж амьдарч байгаа бол 50 гаруй улс байдаг. Тэгээд энэ бүхний одоо апдейт шинжилгээг нь хийсэн учраас монгол хэл нь маш сайн. За мөн бас техникийн бүх үзүүлэлтүүдийг бол сайжруулсан байгаа. Тухайлбал эрэгтэй эмэгтэй өөрийнхөө хоолойгоо сонгож болж байна. 2 гигагийн багтаамжаас 10 гигагийн багтаамжуулсан интернет голдгүй, хотспот, Wi-Fi голдгүй болгосон. За мөн эхнээсээ одоо Солонгос улсад Airport-ийн буюу онгоцны буудлын Wi-Fi дэмждэг болгосон байна. Гэх мэтчлэн шинжилгээдүүдийг бол цаг ямагт хийсээр байгаа шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. Тэгээд та бүх манаас Facebook пэйжүүдээс минь дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утасны дугаар 99-21 99-21. Та Солонгост анх удаа аялаж байгаа юу? Is it your first time traveling to Korea? За одоо ингэ манай Белаплаш Химлаяхан шинэ апдейт хийсэн загвар маань онгоцны буюу Airport-ийн Wi-Fi хүлээж авдаг болсон байна. Шинэ апдейт. За мөн эрэгтэй эмэгтэй хоолойгоо сонгодог болсон байна шүү. Тэгээд зөндөө олон хүмүүс онгоцны Wi-Fi хүлээж авдаггүй асуудаг. Тэгээд энийг одоо тестэлж харууллаа. Утасны дугаар 99-21 мэдээж монголчууд очдог 50 гаруй улсын апдейт хийгдсэн шинэ загвар байгаа шүү. Тэгээд химэл аюу ухаан ч өөрөө бол илүү сайн орчуулга хийн.
апдейт хийгдсэн учраас бүр сайн орчуулах юм. Монгол хэлэнд сайжруулагдсан гэж ойлгох хэрэгтэй. Орчуулагч байлаа гэж Facebook-оос мэдээлэл аваарай. Баярлалаа.